Türkiye taraftan. Ona göre JKS try 했으면 영인이 여쭤봤습니다. Türk'te Boluz'un soyuşlu polisayden Çoğucuğun matematik bakış Baysal'le Hamdolun Bağengin bakış Boluz'un kırmızı acıklı Bu Türk'te haftada sonunda Arun Çiçiga Arun Hoyu'nun iyi engel Хоёрын 23-аас 2024 оны хичээлийн дээл төгсөх 12 дугаар ангийн сурагчдын гэршээ гардуулах ёслолын ажиллагааг албан ёсоор нээж өгнө хэмээн сургуулийн захирал хатагтай оюун зүрийн таныг гүйл ажиллаа өгүүлье. Сайн байцгаана уу? Багчтай. Сайн байцгаана уу? Эрхэн хүндэт багш нараа. Сайн байцгаана уу? Эцэг эхчүүдээ. Юуны дөрөв та бүхэндээ 2023-аас 2024 оны хичээлийн жилийн төгсөгчдийнхаа гэрчилгээ гардуулах ёслолын баярын мэндийг дэвшүүлье. Энэ хичээлийн жилд 227 сурагч төгсөх цагийг амжилттай шалгалтаа өгж өнөөдөр Асын ясад дэлхийн харгуул нисгэж бэлэн болжээ. Он жил үл анзаардаг урсаж өнгөрөөд хавар хавартаа гонигтайхан шиг салж намартаа яаран сугалдаг сайн нөхөд сайн багшаасаа бид та бүхэн хичээл суралцахын хүн байхын хамгийн гол нь хол хэдийн зорилготой байж түүний төрхийн эрхэм чанарыг суралцсан төгсөж байгаа багш нар нь итгэлтэй байдаг. Энэ хичээлийн жилд та нарын минь гаргасан амжилт маш ихээ. Хамгийн энгийн жишээ гэвэл яг өнөөдрийн байдлаар 46 сурагч гадаад дотоодын их дээд сургуульд 100% тэтгэлгээр суралцах батламжаа ингэртээ атгцсан байгааг дуулгахад таатай байна. Энэ бүхний ард мэдээж эрдэмт чиглүүлсэн эрхэм хүндэт багш нар та нарын минь үүрэг оройл ард талд нь үрээн гисэн сэтгэл нь мөнхийн асаалттай сэтгэл шилэн байдаг эцэг эхчүүд та бүхний үүрэг их байдаг. Ингээд та бүхэндээ талархснаа хувьяасаа болон удирдлагын баг нийт багш нарынхаа өмнөөс хүргээд өнөөдрийн үйл ажиллагааг нээсний мэдэгдээ ирээдүйн зорилго өдөө ихтгэл төгстэй бардам сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж эргэн уулзахын өрөөлтөд дүүлнэс сурагчид минь баярлалаа. Ингээ та бүхэндээ зориулаад хайрын өргөө дуугаа бүгдэн зориулж дуулж өгье. Түнэртэй баярыг мэдэрье.
гэлээ хамгийн ариун хайраа сануулдаг аз жаргалын минь нэгэн өөрхөө амин хайртай миний гэрбүү Түмэг хамгийн улахан назар хамаагийг бивитэг ээжийн хайр авын хатан нүртэй энэ бол бидний хайртай гэрбүү энэ бол бидний хайрын өргөө чамайг хийзэж харуулж ганцаар болохгүй авэж үргэж хамтдаа байгаад амин үсвийн инээж явасан хандалтанда хагаад үргэлжиж альтгүй жалостай хасаа бид бүгдээ хайраас урагсан тэтгэл зовж хорвотын хайр түгэдээ хамгийн улахан назар хамаагийг бивитэг ээжийн хайр авын хатан нүртэй энэ бол бидний хайртай гэрбүү энэ бол бидний хайрын өргөө чамайг хийзэж харуулж ганцаар болохгүй Манай уугоо өгсөж байгаа. Манай гэрийн баяр болж байна. Тибэ хаяхан бидний нэгнээ бомбологч хатуу хүмүүх санаатгүй хэлгч ад жаргалын төлөө байдаг амин зөвхөн хот болоход гэлээ хамгийн улахан назар хамаагийг бивитэг ээжийн хайр авын хатан нүртэй энэ бол бидний хайртай гэрбүү энэ бол бидний хайрын өргөө чамайг хийзэж харуулж ганцаар болохгүй хамгийн улахан назар хамаагийг бивитэг ээжийн хайр авын хатан нүртэй энэ бол бидний хайртай гэрбүү энэ бол бидний хайрын өргөө чамайг хийзэж харуулж ганцаар болохгүй чамайг хийзэж харуулж ганцаар болохгүй ад жаргалын сайхан хүлээвси анын улаас сургуульд ярьдаг шүү. Хоёулаа давхандаа. За Хятад улсын Кирай их сургууль 100% тэтгэлэг 12-ийн Түрбат Хятад улсын Шахаотын Донхоо их сургууль 100% тэтгэлэг 12-ийн Мөнхөд Бүгнэм Солонгос улсын нисхийн сургууль 12-ийн Лан Түшиг Хятад улсын Хаяны их сургууль IT инженер засгийн газрын 100% тэтгэлгээр сурцгаар болсон. Хүчин зам буян жаргалын бүлтэн хан төмрийн хан түшиг сарын чиглэгийн дэлгэрмээ Мэлбэрийн дүлгөөн Исмасын дүлгөөн Интайны исүүгэн жаргал сайхны ижил мөрөн
Амар төвшингийн Индра, Болдбаатарын Мишель, Од гэрлийн Мөн хот, Чагнаад оржийн Мөнгөчин, Гамболдын Номин Эрдэнэ, Цэндийн Од, Содном Дэржээ, Очир Эрдэнэ, Бүрв дөржийн Оюун Цэрэн, Саран Бэлэг, Батуулдын Сод гэрэл, Ариун болрын Сод төмөр, Гамболдын Сэргэлэн, Гандулгын Тэлмүүн, Мөнх Жаргалын Тэмүүжин, Их хоёрын Тэмүүлэн, Сүхболдын Турбат, Гал Эрдэнэ Хангал, Одонбаатарын Хан Түшиг, Болдбаатарын Хонгол, Ган Зоригийн Хонгорцол, Цэрэн Сономын Хулан, Бүрвийн Хүслэн, Баяр сайхны Цолмон, Баян тогтхын Цэлмэг, Гамболдын Чингүн, Ган Зоригийн Экшиглэн, Бүрв хүүгийн Инх Амгалан, Сүхбаатарын Инхчин, Ядам Сүрэнгийн Инхчин, Отхон баярын Энэрэл гэсэн 12-ийн 46 хүүхэд нийт гэрчлэгээ гардаж авч бэлэн болжээ. За нийт төгсөгчд, хүндэг эцэг эхчүүд бүгдээ бас байраа эзлээрэй. Нийт төгсөж байгаа дүүнер та ирээдүйн сургуулийнхын сурлах хөтөлбөрт өндөр амжилт хүсье. Нийт төгсөгчдөө баяр хүргье. За манай төгсөгчд судлаачдаа барайсараа тангийн гин бүхэндээ Демос хамтгийн дуучин оддоо үргэлж ирчээ. Ухтаацгай өдөр маш баярлалаа. Демос хамтгийн дуучин одноо. Окей. Их орныхоо хүчирхэг ирээдүйн төлөө дагаад хэлээрэй манай төгсөгчд дагаад хэлээрэй. Нэг бүр явгууд нь араас нь дагаад хэлээрэй. Их орныхоо хүчирхэг ирээдүйн төлөө эцэг охидын ариун хадгалж үлдэхийн төлөө жилээр боловтой Баатарын төлөө төрлөх сургуулийн нэр авдрыг Баатарч авахын төлөө хүнсэг энэргийг чиг насгаж хүний эрхийг дээдлэн болсон хүч оюунаа үнэт зориулсан хүн төрөлхтний сайн сайхны төлөө зүтгэн гэдгээ ачиж баш аав ээжээ ахан дус найз нөхдийнхөө өмнө андгаач байна За сайхан баярлалаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийг 12 дугаар анги төгсчдийн тог өдөх ёслол
Улсын боловсролын 23 дугаар сургуулийн 12-ийн 6 бүлгийн төгсөлтийн шар инхүү тэнгэр төхөрлөө та бүхний хүсэл мөрөөдөл биелэх болтугай. За хонх зогхоор 12-ийн Б ангируугаар дурсан зэчил рүү хараарай. 12-ийн В за дурсан зэчил рүү хараарай. ингээд 11-р ангийн дүүнэр авсан 12-р ангиад төгсөж байгаа штаб зориулаад жижигхэн гарын бэлэг өгж байгаамаа. Амьдралынхаа хамгийн чухал мөчийг аз жаргалтайгаар өнгөрүүлээрээ төгсөж та бүгдээнд нь баяр хүргье. Ангийн даргаан зүсгэгч гарч ирээ. Энэ авчирээ нөгөө нэг ингэж махны видеостэй ингэж чихрэхгүй тийм аа. Дээрээ аваад дээрээ. За баярын хүрээ. За суцаа. Өнөөдөр хэдвэр сарын хэдэн бэлээ? 9-р сарын 1 бид нар 1-р ангид эзэн суралцаж байна. За 9-р сарын 1-нд хүн болгон баяр хөөртэйгээр 1-р ангидаа эзэн суралцаад ээж аваахаа бяцхан гараа хөтлөөд ингээд сургуулаа зарим тэмүүлэн ирдэг. Бидний хамгийн дуртай зүйл бол юу вэ? Эрдэм номоо мэдэж уншиж бичиж сурахын төлөө хүсэл дүрэн тэмүүлтэйгээр ирж байгаа тийм үү. За бүгдээ самбарт анхааръя. Багшны самбарт юуны зураг хатсан байна вэ? Хийлгүй. За алим ямар ч юмсэн бол алим туртай хөлтөд гараа өргөе дөө. За бүгдээ алим туртай байна тийм үү. За тэгвэл өнөөдрийн бидний энэ харж байгаачлан энэ зураг маань алимны зураг юм байна. За тэгвэл бүгдээ алимныхаа гэдэг анхны үсгээ хийлж, уншиж, бичиж, тэмдэглэж өнөөдөр сурах нь байна. За, багшаагаа сонсож байгаарай. Алим гэдэг үг маань энэ байгаа боловч багш нь энэ алим гэдэг үгийг энд ингээд тэмдэглээд иржээ. За, энэ хамгийн ихний үсгийг багш яаж хэлэх нэ гэдгийг анхаарал сонсож байгаарай. Алим. За, бүгдээ дагаад хэлээрэй. Алим. За энэ багш нь хамгийн алимны артын үсгийг улаан өнгөөр тэмдэглэж тийм үү. За тэгвэл энэ улаан өнгөөр тэмдэглээд байгаа энэ үсгийг яаж дуудгийг багш нь одоо хэлж өгье. За бүгдээ дагаад хэлээрэй. За тэгвэл энэ гэдэг энэ их шиг маань амны хөндийгөөр чөлөөтэй хилэгдэж байгаа учраас их шиг авэ гэж хэлдэг юм байна. Тэгвэл энэ их шиг авэг багш нь улаан өнгөөр тэмдэглэдэг юм байна гэдгийг та нарт өнөөдөр тодруулан хэлж өгье. Ойлгосноо? За амны хөндийгөөр чөлөөтэй хилэгдэж байгаа гişгийг юу гэдэг ах нь вэ? Гэдэг юм байна. Тэгвэл маань бидний үзэх цагаан толгойн хамгийн анхны үсэг ах нэ.
За тэгвэл өнөөдөр бүгдээрээ А үсгээ нэг удаа дагаад хэлье. А. Алим. За тэгвэл өнөөдөр яг энэ амттай шүүслэг улаахан гойхон өнгөтэй энэ алим жимсийн тухай мэдсээрээ та нар миний өөдөөс яг энэ алим жимс шиг хөөрхөн харагдчих байна. Маш их шүүслэг, маш их баяр баясгалантай, маш их инээдтэй, эрч хүчтэй А үсгээ маш сайн сурхан дамжиггүй харагдаж байна өвдөдөө. Баяр хүргэе бүгдээрээ. За тэгвэл А үсэг маань амны өндөгөр чөлөөтэй хилэгдэж байгаа учраас авэ болтгийм байна. Тэгвэл та нарын өмнө тарааж өгсөн байгаа А үсгээ бүгдээрээ одоо өнөөдөр А аваагаа бичиж сурна. Бичиж сурах маань аваагаа бичиж тэмдэглэсээрээ өсөг болон хуурдаг байх нь байна. Ойлгосноо? За дармал том А гэх бичиж тэмдэглэж. Энд дармал жижиг А бичиж тэмдэглэсэн юм байна. За тэгвэл та нар одоо дэвтэртээ А үсгийг яаж бичдэг болохыг дагаад бичээ. За бүгдээрээ үзье агаар таав шүү. Цаасан дээрээ биш. Дэгээ эхлэлтэй хагас налуу. Заагаа дэгээ хагас налуу дэгээ төгсгөлтэй. Дараа нь бүгдээрээ А үсгийнхаа голын зураас гэдэг байна. Энэ бол ичмэл том А. За дараагийнх нь хос бүрөндөө хос бүрний голоос баруун тийшээ хагас зуун дугуй хийлээ. Ихэлсэн газар төгсгөлөө. Мөрийн ихнээс рогон таашуу дэгээ төгсгөлтэй. За энэ бол бичмэл жижиг А. За одоо бүгдээ биш энэ ямар А гэлээ? Бичмэл том А. Бичмэл жижиг А. Дахиад том А. Бичмэл жижиг А. За тэгвэл саяны энэ цамбарт бичсээс чи энэ ялгаа байна уу? Байна. Тэгвэл энэ ялгаа нь юу вэ гэхээр энийг уншихтаа бүгдээрээ дармал том А, дармал жижиг А бичиж тэмдэглэхдээ бичмэл том А, бичмэл жижиг А. За бүгдээрээ одоо дэвтэртээ бичиж эхлэе. Том А хэдэн мөр бичгэнэ? 2 мөр, жижиг А 2 мөр бичгэнэ. Баруун тийшээ хагас налуу бичгэнэ. За бичиж дууссан хүүхдүүд гараа өргөд багштай бичсэн өргөд харуулчаарай. Бид нар тэрдэх онцлуудын өмнө А үсгээ ингээд дөнгөж бицэн хөөрхөн булчингаа хөгжүүлээд бичиж эхэлжсэн тэр мөчийг одоо бид нар яаж гэнэ? 12 жилиг ардаа илгээгээд амьдралынхаа А үсэг төл тавих гэж байна. Тийм учраас хүүхдүүд та нарынхаа хооштын амьдралын их харгууд нь үргэлжийн гэрэл гэгээ баяр баясгал сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё. За бүгд ээж аавынхаа хүсэн хүлээсэн өөрийнхөө хүсэн хүлээсэн зорьсон тэмүүсэн болгоно амжилттай биелүүлээрэ гэж багш нь өрөөё. За эндээс нэг ингээд шоколад хараач. За өнөөдөр А үсгээ маш сайн сурсан учраас багш нь бүгдийг шоколад өгч шүү. Заяа. За амьдрал яг энэ шоколадчгээ амттай аз жаргалтай сайн сайхан яваарай хүүхдээ. За ангийн хөө. За. Өдөр цагт болорны яваад өгч болох юм байна. За.
За. Үе. Хоёр хүүхдээ хацсан биш тийм нэг болчих. За багш наяра хараад заяа. Өчөг. За. Баярлалаа. За. Баярлалаа. За 23 дугаар сургуулийн 12-ийн Е ангийн сурагч Бацрын таныг анги хамт олонний хошуурчлын спортын өндөр амжилт гаргасан тул Монголын сурагчдын холбооны дээд чагнал спортлог сурагч. За Бацраа. За болтлон хэмжил гаргаарай. Тэмдгийн яагаагүй шүү дээ тий. За энэ зөвтөч тийм үү? За баяр хүргэе. За Соломон 23 дугаар сургуулийн 12-ийн Е ангийн сурагч Соломон таныг сэтгэн бодох, бүтээж сэтгэлгээ хөгжүүлж, оюуны өндөр амжилт гарган хамт олноо удирдан манлайлсан тул Монголын сурагчдын холбооны дээд чагнал оюунлаг сурагч. За баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? За. За дараагийн сурагч. 23 дугаар сургуулийн 12-ийн Е ангийн сурагч Ган Түшиг юм уу? Таныг сурлага, нийгмийн идэх санаачлаараа хамт олноо удирдан манлайлсан тул Монголын сурагчдын холбооны дээд чагнал Эрдэм оюу даатар шагнаж байгаа юм байна. Ган шиг маань өнөөдөр нөгөө баяртай мэдээд болсон тий 100% тэтгэлгээр яасан мөн баяр үргэлээ. За баяр үргэлээ. Улам амжилт гаргаарай. За яста хан түшиг байна да. Сая хан түшиг гэж. За хан түшиг таныг сэтгэн бодож, бүтээл сэтгэлгээ хөгжүүлж, оюуны өндөр амжилт гарган хамт олноо удирдан манлайлсан тул Монголын сурагчдын холбооны дээд шагнал оюунлаг сурагч. Мундаг шүү. За ямар ч юм бэ гарталч тий. За болон их амжилт гаргаарай. За дараа нь 12-ийн Е ангийн сурагч Ян Инхчин сурлага нийгмийн идэх санаачлаараа хамт олноо удирдан манлайлсан тул Монголын сурагчдын холбооны дээд чагнал Эрдэм оюу.
За баяр хүргэе. За усанд мөр хөцөлтөд тавьчихвал. Ирэх чарах. За баяр хүргэе. За ануудаар ямар ануудаар ийм ануудаар таныг сурлах нийгмийн идэв санааш хараа хамт олноо удирдан манлайлсан тул Монголын сургалтын холбооны дээд чагнад эрдэм оюун болоо шагная. За За тэр нэг хөөрхөн охин шар охин босоод ир. Танилцъя. Босоорой. За энд нэг хөөрхөн бондгоор байна. Ажил хин блэ? Нэг медальтай юм а. За босоод ир. За нэг хөөрхөн за босоод ир. За. Нас өөлх юм дээ. За. Нэг хоёр үсэг мэддэг юм уу? За үсэг мэдгүй босоод ир. За. Ахаад нэг хөөрхөн охин босоод ир. Шалгуулнаа. Энэ нэг охин босоод ир. За босоод ир. Тийм урт өстэй тийм болоо одоо мэд одоо танилцсан шүү дээ. За хараад ир алий. За багшиг нь Алтан цэцэг гэдэг Монгол хэд уран зохиолын багш. За та бүхэн одооноос эхлээд Монгол хэлчиг уран зохиол гэсэн 3 хичээлийг ганцаараа заана. Баяр хүргэхгүй багш та. За одоо хэр зэрэг сурах юм болдоо одоос мэдэхгүй л ахи шалгах гэж байгаа та хэдий. За 35 үсгийг зогсолтгүй нэрлээд энэгээр явсан энэ 3-аас ялагч болно. За эхний хөөрхөн охин яв. Нэр хэм бэлээ минь охин? За энэ амандаа юу хийцээ? Би хайчаач. Ямар муухай хайчаач. Энэ ингээд 6-д орж ирсэн хүүхэд уучраа олохгүй маа. Яа цэцэрлэг ямар хитэж уудсан юм бэ? Энэ хоолны цаг чи ой бага ингээд дууссан. Мэдгүй. Одоо 6-р ангид үдийн цай өгөхгүй. Би та нарыг хамаагүй гаргахгүй нэг л удаа хоол идэх ойлгосноо. Хөө болохгүй. Нэг актер иддэг бондоор байгаа сураг байсан. Хаана? Хаан сууцээ. Энэгүй зөндөө байна. За энэ охин хин гисэн бэ? За од шүү дээ од чиг охин байна да. За 35 үсэг нэрлээд яваад тишээ. Гацсан. За баяр хүргэе. Амсаа авсан буцаа. За гацсан. Би яасан дайрдаг охин энэ аваа. Энэ нийлээ надаас 100 авах гэдэг мэрийхнэ. За дараагийн хөөрхөн охин хин бэлээ. Наасан жөөлхөн дуустай. За яваарай. За. Хит хацсан биш үү? Бэн гэж шүү. Яа би гацсан. За энэ арид зүгчтэй ярина үсэг заагаагүй дутуу. Яа моо гээд гацсан. За дараагийн энэ нэдэ мундаг он сурах байх маадтай хүү байна. За энийг бүгдээр хадад ашиглаар явуулъя. 3 За яара. Шот яара. Засгүй. За амдос за баяр хүргэе. За гэхдээ хамгийн хол явсан бэ. За баяр хүргэе. Хин гэдэг хүүхд нэ. За басар ангин дарга марга биш үү? Энэ ангин дарга нь хин. Сэрэглэн хаана. За басар. За баяр хүргэе. За ариун цэцэг шамсаа. Эсвэл заасад юм бэ. За ангин давтаа танилцсан. За ямар их чигтэй өгтөө. За ариун цэцэг башаа хүүхдээс хананда яана. За баяр. За. Энэ яасан өндөр хүүхдээ 6 муу юм уу? Хади хараа. Энэ яг 6 биш ээ. Ямар амар өндөр хүүхдээ. За ангин дарга баяр хүргэе. Ангин дарга энэ. Сайн ангин дарга хийгээрэй. 12 төгсөө. Яг ангин дарга хийсэн шалгах шүү заа юу. За ингээ хичээлдээ оръё. За энэ ямар дүрсээ хүүхдүүд ээ? Юу юм? Бөөр хийдэг юу ч мэддэг хүүхдүүд орж ирсэн. Бүр мэддэг юм байна. За боёо энэ ямар өнгийн? Улаа мэддэг юм байна. За энийг юу гэдэг тэгвэл?
Алийг мэдэх дуртай юу? Араа өрг. Ах, ястаа эдэмхий хүүхдүүд орж ирчихэ. За танай завсарлагын болноор гуанз гүнэ яана одоо энэ лам толом гэдэг багштай анги те. За өнөөдөр багш нь эхнийхээ үсгийг заана. За энэ үсгийг энэ дүрсэл үү? Энэ юу гэсэн мөлий? Алим гэдэг үгэнд ордог А үсгийг заана. За А үсгийг сурахын тулд гараа дээш нь өргөөд агаарт багштайгаа хамт бичиж үзнэ. За энэ бичиж байгаа үсгийг бидний үндэсний бичиг буюу Монгол бичиг гэж нэрлэдэг. За ингээд анхныхаа А үсгийг агаар дүрсэлж үзүүлье. За мөрний гаднаас толгой витамин толгой авлаа, хагас урагшлаа, буцаад нуруу руу орлоо, буцаад урагшлаа, буцаад нуруунд орлоо. За энэ ямар үсэг гэсэн? За А самбарт хэн зурж үзүүлэх үү? За энэ нэг сайн өө. Хин чи хэн блэ? Мөнх түлхүүр гээд нэг гоцорч ирээд ясна үгүй энэ үүчээ. За энэ биччих. За сая миний бичсэн А үсгийг. За баяр хүргэе. За энэ А үсгийг. За энэ ямар үсэг юм? А үсгийг. Тийм жижиг А үсэг мэддэг хүүхэд байна уу? Ороод ирсэн юм шиг байна шүү дээ. Хин А үсэг өчгөө? Жижиг А. Сод төмөр за гараа. Ичсэн. За сод төмөр гараад ир. За сод төмрийн хажууд байгаа нэг хөөхөө. За би ер нь танаа ингэж заах юм алгаа. Мэддэм биш үсгээ. Хүү жижиг А хаана ичхий. Яа доор нь ичэн штэ. Ямар муухай. За яах вэ? Энийг ер нь жоохон сайн бичүүлнэ. За хамгийн төгсгөлийн А үсэг мэддэг хүүхд байна уу энэ ангид? Айгуу байгаа да. Сэргэлэн хүмүүс байгаа да энэ дотор. За энэ нэг хөөрхөн охин яг мэдхээр шинжтэй. Эмээ заасан юм уу? Яг эмээгийн хүүхд байна харах царайны. За. Буруу ичсэн. Яана буруу ичсэн. Яана. За энийг нэг зүг болгоох та айди. За тэр гар өгснээ хажуутай нэг хөөрхөн цагаан цамцтай охин гараад ирдэг. Танилцаатай даа айл урд. Наасан царайлаг хүүхдүүд ээ. Хин гэдэг. За инхчин гэж штэ. Муу юм уу нэрээ мэдэж гэнэ нүхт. Инхчигээ өөр хүүхд гар өгөөдсөн сая. Инхчин гэж байна уу? Хаана? Харин тий. Чи яг инхч муу юм уу? Энэ андуураад идэг байхгүй багийнхаа ингээд. Бага ангийнхаа нэр андуурдаг. Өөр инхч гараад ир бас хараа. Бага мó? Бэ штэ тэр арай. Чи инхч энэ бас инхч юм уу? Яана одоо би яаж ялгана? За энэ хүүхдээ төсөлийн А мэднэ гэж бичүүлэх үү? За бичүүлье. За энэ хүүхд чи бас буруу ичдэг юм. За энэ хүүхдүүд А үсгээ мартсан байна. За за тий дараагийн үсэг мэдээд байгаа байхгүй энэ хүүхд аюултай. За баяр хүргэе чинь. За энэ бол багшийн өнөөдрөөс заах гэж байгаа шинэ үсэг буюу багш нь бол үндэсний бичгийг. Одоо үндэсний бичиг буюу Монгол бичгийн багш А үсгийг ингэж нэрлэн. За хамтдаа А үсгээ уншия. Шалгалт авъя. Хаана ордог А вэ? Мундаг хүүхдүүд юм аа. За. Заагаагүй мэдчихсэн мундаг хүүхдүүд. За энэ юу юм? Хаана ордог А юм? Ямар мундаг. За энэ ямар үсгийг? За баяр хүргэе А үсгтээ одлоо. За хүүхдүүдтэй одоо амьдралын их талаад хөл тавихт нь халуун баяр хүргэе. За ингээ өнөөдөр аз жаргалтай сайхан нэг өдрийг өнгөрөөгөөрэй. Тэгээ үргэлж энэ Эрдмийн өргөө 23 дугаар сургуульда одоо өөрийн сэтгэл зүрхээ тавьдаг 23 гэдэг нэрийг өндөрт өргөсөн дэлхийн мундаг иргэд болоод эх орноо хөгжүүлээрэй гэж багш нь хүсэн өрөөё. Монголын сурагчдын холбооны дээд чагнал Эрдэм оюун медалаар энэ дөлгөө манай энэ сурагч авах юм билээ. Байна уу? Хараад. Дөлгөө нэрээ магтлаа гэж сууж байгаа юм шиг. За дөлгөөнд халуун баяр хүргье. За улам ихийг сураад эх орондоо ихийг ихтэй суумаар шагналтай хэмдэг юм дээр яагаад энийг юм бэ?
За ингээд давхарч шүү. За баяр хүргэе зураг авах дараа. За дараагийн. За мөн Монголын сурагчдын холбооны дээд шагнад Эрдэм оюун медалаар мөн хот таны шагнаж байна. За санаандгүй хүүгээ нэг удаа ямар цогцсон юм бэ тэгээд. Өөцөд ууяа. Миний өөчөө бомбат уйлаагүй байхгүй тэгээд. Жохон байсан. За ингээ багш. Медалийн зүүж учиртай ажаа барьж юм. Энд чинь ингээ зүүж болдгоо медаль. Ингээ зүүж юм. За багш медаль бас зүүж үзсэн дарга шахах мэдэхгүй байна өө. Хүүгээ нэг удаа санаандгүй ямар цогцсон. Нөгөө буян нэмэх хүмүүлээ. Тэгээ амар их санаа зовоод чинь мөнх хот мөн зүгээрээ бомбоогоо суудсан. За баярлалаа. Буян нэмэх хүмүүдэд энэ ард сууж байгаа зодтолцсон. Тий. За Монголын сурагчдын холбооны дээд шагны спортын сурагчаар сурагч оюун цэрэ. За энэ өөдөө сурагч шагны да. За миний усан нүдэн гүнд гараад. Ингэдгээ энэ ч одоо усан нүдэн гүнсээр явчих. Гоё болоо шүү. Зураг ааш шүү. За. Энэ охин чи хөөх шүү дээ. Миний Монгол өчгийн мундаг онцлогтой. За бүгдөө л мундаг доо багш нар гарч ирэх юм бүгдийг нь багтана. За. Баяр хүргэе багш нар. За одоо багш. Зураг. За зураг. За их спорт Монголын сурагчдын холбооны дээд шагнад Эрдэм оюун медалаар миний хөөрхөн дондгор хөөрхөн хүү их амгалан. За дээрэс нь маш гоё зөөлөн гэхдээ хүндэг энэрнгүү бусархуу ийм мундаг хүүдээ халуун баяр дахин хүргье. За яг энэ гоё найз нөхдөдөө идэх гоёор байгаарай миний хүү амжилт гаргаарай. Хүүд айртай шүү. За. За багш нөө уйлах гэдэг хэлээд байна. За одоо гарья гэдэг шиг. Одоо болсон үл хамаа юу? Уйлахгүй яваач муухай. Одоо анги дээр орохоор муухай болчих. Тий одоо нөгөө энэ бондгорууд гарч ирэх юм хайр үргэлж. За. Монголын сурагчдын холбооны дээд шагнад Эрдэм оюун медалээр хонгор хүүгээ шагная. Яа миний сэргэлэн цаваа. Сайхан уу. За хамаа агшгаа дандаа баярлуулсан. Ангийнхандаа гоё эвтэй нэгтэй. Бүгдийн гоё цуглуулсан гоё хүн байна шүү нөө. Гоё айдын гэрээ эзэн болоорой за. За хайртай шүү үү. Нэг ухаан таагаарай. За багш шагнад гэж чадахгүй байна. Одоо болсон юм тамаа. Йоо. Чи бүр нэг мөсөө харин мудан ярилцлага гарах нь. За Монголын сурагчдын холбооны дээд шагнад Эрдэм оюун медалаар сурагч Дэлгэрмаа таныг шагнаж байна. За октодоос хамгийн их загнаас хоёр хүний нэг нь охиныгаа их загнад өрөвтэй охин чи айгүй мундаг хичээдэг. Их тусам загнаад улам сайн болох гэдэг. За агш уучлаарай. Дандаа загнадаг. За бас эсвэгнээс уучлах байна. Миний үгийг даадаг ганц шүү дээ. Эсвэгэн гараад чинь үсэ. Байна уу манай эсвэгэн? Ус нүдсэн суугаа мó. За додоонд ийм хурдан шиг минь үхтэй. Саяхан та тэжээд ирж өгөхгүй л яасан шүү. Өглөө ирэхгүй би тэгээд буйгаа тамааг загнаад байсан шүү. Энэ голчтой юм уучлаарай. За энэ ойчих заа. За эсвэг нэг унс. Одоо цагт болсон мэт. За хамгийн их загинсан хүүхдүүдээ унсъя. За миний хамт цомцоо цаваадаг мундаг болноо. За. За ингээ бүгдэнд нь амжилт хүсье гоё баярлалаа маргааш бас ахаад. Нөө шагнал магнитаа багцсан гоё бидгээ багцсан. За энэ чи шагнал өгүүлээ бүр өөр болчихтой. За баярлалаа. За сайн байцгаана уу? За суцгаа. За хүүхдүүдээ хараад одоо шинэ багш шиг тогтлоод бүр ер нь гадаа болоо нэлийн зүг байлаа шүү. За энэ өмнөх цаг ямар хичээл орсон юм бэ? Монгол хэл орч тийм ээ.
За. За багш нь түүх нийгэм иргэний ёс зүйн боловсролын багш байгаамаа. Самбарын юу байгаа юм? За энэ юу аамаа вэ? Монгол хэл орсон юм байна. Манай хичээл чи арай өөр дөө. За энийг ингээ гурвалжлаа авчи. Тийм ээ. За энийг ер нь ингээд хартаа хөлтөө би одоо ингээ сайн юу яа чадгүй маа. Энэ бол хүн. Энэ хүн байхгүй юу? За энэ бол түүхэн хүн. Түүхэн хүн. За мөн бас хувь хүн. За энэ хүн тэгээд одоо энэ хүнээ бид нар тодорхойлъё. Энэ хүнийг айгүй гоё тийм ээ. Одоо энэ хүн бол та нар ах нь шүү дээ тийм ээ. А та нар одоо ингээ багасаа ингээд яваад өсөөд хөгжөөд одоо ийм хүн болцсон байна. За энэ хүнийг тэгвэл одоо бид нар зоригтой хүн энэ хүн бол өөр ямар хүн бэ? Тодорхойлъё хүмүүс те. За хүсэл мөрөөдөлтэй хүн өөр. За зүрх За хүн чанартай хүн. За ухаадаг хүн. Гэх мэтлэнгээр бид нар энэ хүнийг бол тодорхойлж болно тийм ээ. За өөр ингэсэн статустай хүн, байр суурьтай хүн. За ингээд энэ хүнийг одоо бид нар энэ сургуульд нь хүн болгож төлөвшүүлээд, хөгжүүлээд, гарын ганцхан хөлийн дөрөөнд нь хүргээд багш нар нь бол одоо ингээд та хэдийг Эрдмийн дадааны дараагийн шат руу ингээд явуулж байна. За та нар бол их гоё хайртай анги багш ах нь байна тий. За хичээлээ зааж чадахгүй самбарын өмнө зогсож ирсэн. Ерөөсөө сандгүй. Өнөөдөр л одоо хүүхдүүдтэй шалгуулах шиг байх юм. За би багш нь та нартаа ингээд төгсөгч нартаа нэг зориулж яг өөрөө бичсэн шүлэг байдаг байхгүй юу? Тэрийг нэг гоё уншаад өгчээ. Тэр нь төгсөгч сурагчийн уянга гэдэг нэртэй шүлэг байгаа. За та нар бол урган ганхаж буй сагалгар модны мөчрүүд урсан шуугаж буй бяцхан жаахан горхиуд уянгалан ихшгэлж буй хийлийн утасны чавцууд уярч давтлан үрэн орхиж буй шуухаанууд аль жигүүрэн гүйцэж үрэн орхиж буй шуухаанууд далавчаан дэвэн нисэх шонхрын хараатай бүргдүүдээ дүүлэн нисэх тэнгэртэн өдөн цацах шувууд дурлан баясах үедээ бусдыг хайрлах сэтгэлтэй эрдмийн их шинийн анхны бурмыг ансаж энгүй хорчлон танихаар жигүүрээ дэлгсэн шуудаа элмэр хайранд нь өсөж томорсон ангахаанууд эрдмийн энэ цэгээс өндрөн авах шонхруудаа. За ингээд хүүхдүүдийнхээ цаашдын ажил амьдрал одоо эрдэм номын үүсгэн хамгийн сайн сайхныг хүсье. Энэ 12 дугаар ангиуд дотроо нийгмийн ухааныхаа хичээлээр бусдаасаа үнэхээр манлай байсан олон сурагчид олон шавнаар та бүхнээрээ багш нь маш их дангарч байсан одоо тэгээд маш их одоо бахархаж байсан. Ингээд та бүхэндээ амжилт хүсье, сайн сайхныг хүсье багш нь. За хүүхдүүдтэй хайртай шүү.好，今天我们要学习汉语。好，今天我们学习的是汉语的声调。汉语声调是什么？汉语声调是这是什么声？一声。汉语由4个声调组成的，第一是一声，第二是二声，第三是三声，第四是四声。好，这是什么字呢？
好，我们好，跟老师一起读啊啊啊啊！好，下个是不是一？好，好，好，他们在一起读的时候，我们怎么读？好，好。现在我们学习了汉语的声调和拼音，现在我们学习一个汉字吧。好，这个汉字呢，还有一个必须组成的。第一个必须就是撇、点、横钩。横撇横钩撇，好，跟老师一起读爱，好，三次爱，好，现在我们学习了拼音声调拼音汉字了。好，现在我的课到这结束了，最好啊，祝大家生活努力，这是我最好的英语汉语课。아로이리의 앵긴 호등 어려운 뜻이지. 아는 거 1등 어려운다. 오. 따라했어. 나 오긴 안 떨어지지. 피아노 가 있어. 이게 뭐야? 아, 사도 뭐 어려운 테스트였지. 걔 한국 스포츠 테스트였지. Кесерик спорт. 자, 빨리 가. сайн бацгаана уу? Соцаа. Зорга? Хай. За өнөөдрөөс эхлэе багш нь танаа ингээд химик хичээл орно. Бүгд аавсгаа үзсэн тий? Алгоритм үзсэн үү? Хөө, тооныхаа хичээлийг үзэг байгаа мó. Оо. Тооны хичээлийн дараа багш нь орж ирээд тэгээд одоо химик хичээл болохоо яваад ш. За багш нь болохоор химийн багш ингэцэг. Танаа ингээд өнөөдрөөс эхлээд химик хичээл орно. Би заагаад байгаа. Тийм дээ. За багш нь юуны хичээл ордог юм шиг байна? За хим гэдэг хичээл авах юм байна.
За өнөөдөр багш та нараар онцлог таалгыг. За бүгдээ онцлог таа. За. Манай энэ камагта хаана? Энэ камагта уншаад өгч. Агаар шартууд гаргаад шалтгаалтай зүйлээр хийсэн тус хатас дуучлах бол хамгаалах гэж тогтохгүй. Тэр юу вэ? За, юу вэ? Гал. Юу вэ? Тос. Нэгнэ. Агаарт шардуул гаргаж шатдаг. Наатрий байх магадлал усан дээр дэгдэн бүжиглсээр дуусчихдаг. Устаа урал ордог юм байна те. Хар тосонд нуужил байхгүй бол хадамд гарах гээд тогтохгүй. Тэгэхээр тэр элемент маань юу байсан байх нь вэ? Наатрий ээжээ. За миний хүүхдүүдэд элементийн усыг бичижсэн дэвтрийн хэсэг байгаа те. Элементийн хэсэг маань. За бүгдээрээ тэрэн дээрээ наатрийг бич. Наатрий. Нари вэ нөө. За тэгвэл элемент хийхэд дэвтэр дээрээ наатри. За монгол нэрээр бид нар юу гэж нэрлэдэг байх нь вэ? Наатри гэж нэрлэдэг юм байна. Наатри. За. Англи нэрний дуудлага нь содиум. Оо яг нөгөө содны арилганд ордог болохоор содиум гэсэн үг шүү дээ. За янз бүрийн давсыг үүсгэх бидний нөгөө иддэг хоолны давсыг үүсгэхэд натрий маань оролцдог гэсэн. За тэгээд натригийн бид нар латин одоо олон улсад яаж нэрлэдэг вэ гэхээр натриум гэж нэрлэдэг. Натриум гэж нэрлэдэг. Тэгээд яг вэ гэхээр бид нар химийн тэмдэгээ тэмдэглэн штэ. Эхний хоёр үсгээр нь яг нь A гэж тэмдэглэдэг байх нь. A. Эхний үсгийг заавал явах нь. Томоор бичдэг, дараагийн үсгийг явах нь. Жижигээр бичдэг байх нь. За энэ химийн тэмдгийг элемент хийхэд дэвтэр дээрээ 3 мөр бичээрэй. Тий натрига 3 мөр бичээрэй. За хаагш нарыг. Хэр сайн бичиж байгааг нь багш нэг харчи. Оо за сайн байна. Багш нь ашигны хөвлөгдөд очсон байна те. Сайн миний ах. Сурлагын өндрөө. За бицэн хөлтөд нь гараа өргөөрэй хөлтөдөө. Оо мундаг бай. Стаа мундаг. Бүгдээрээ ирээдүйд дэмж болох хөлтөд биш шүү дээ. За тэгвэл багш нар та нартай зориулаад багш шүлэг уншиж үгэй. Бүгдээрээ сонсоорой. Толгой эргүүлсэн тоо. Томьёонд орогдсон физик. Давхар байшинтай геометр, давс грамлсан хим. Хоолой суулгасан дуу хөгжим, хөс асгаруулсан биеийн тамир, хөөш туусан сургуулийн цэвэрлэгч, хайрлаж дурлалцсан. Гэнэн хосууд аашил загнасан багш нар сэтгэл сэргээсэн завсралгаа инээж гисэн 1-р анги, уйлж төгссөн 12 дугаар анги. Энэ бүгд нийлээд 12 жилийн дурсамж. За бүгдээрээ нөгөө дурсамж хичээлийнхээ дууг сонсъё. Дууных нь үг байгаа миний хүүхд дагаад болж болно. Сэтгэлийн дэвтэртэйгээ хоцорлоо. Тохон сэмэрсэн тоо хувцасны тооныхоо хүрдтэйгээ аргагүй л үлдлээ. Сүлжийн дурсамж хичээлийн дараа ангаараа жаахан дүнсээ. Страврим учоо бид нүрнэстэй. Дурсамж хичээлийн дараа хичээлийн дараа ангаараа жаахан дүнсээ. Сүдэр таврын утгаа ансан дундаа бид нүрнэстэй.
Золзгонуудаа уйлуулад ах юм байна боллоо. За хүүхдүүдээ бүх хүүхдүүдээ аз жаргал сайхан мөхийг хүсэн өрөөё. Ирээдүйн зам мөрн үргэлж өөдөө тэмүү төлтөг гэгээтэй байх болтугай. За 23 дугаар сургуулийн 12-ын Е ангийн сурагч Эмдүлгүүн тань анги хомдолноо хошуурчлан манлайлж амжилтаараа тэргүүлсэн тул Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дээд шагнал тэргүүний сурагч алтан медаль олгоё. За төлөв. За мундаг байна. Хөөе баяр хүргэе. Даасан ч өндөр энэ тэ хүмүүд. Хөлөө өргөөл згсвас. За дараагийнх нь авьяаслаг сурагч алтан медалаар Есүгэн. За. За миний хөө. За баярлалаа ахында. За баярлалаа. Бүгд энд гоо. За. Тэргүүний сурагч алтан медалаар От. За миний ус мундаг аа. Шөө их. Тийг тэргүүлээ мангаж аваарай. За юм яхаа. За явах. За тэргүүний сурагч алтан медалаар Тэлмөн. Тэлмөн. За яхаа. За манайх Эрдэм аюу медалаар буян жаргал. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа хүүхдүүдээ. За сайн байцгаана. Сайн байна уу? За сууя. За гэж сурснараа хичээгээд хайлаад явж байгаа. За 6 дугаар ангид физик орохоор Эрдэнэ Ат гэдэг багш ирдэлээд орж ирлээ те. За туршин жишээл учраас хэдүүлээ эхлээд нэг 30 секунд. Алка холбоотой вэ те бид нар албатай дурсамжаа нэг бод. Нэг үдэн хэмжээгээд нэг жоохон бодоод гаач. За цаг болсон баг. За сэтгэлд нь юу вэ? Ямар бодол төрж байна? Цохиж унагаад босгож ирээд цохиж унаа. Яа нэг нэ? Яатаг хөөс ямар муухай юм хэвээ те. За өсч өгдөндөө хоол зүрэл зэрдэг гэж чинь. За өөр даалгавар хийгээгүйгээд ангиараа нийслүүлдэг гэж байна. Цусваг гарснаа гэснэ. За нэг иймэрхүү дурсамжтай хэдүүлээ 6 жилийг ардаа үлдсэн байна. За би ингээд та нартай багш би тайдаг өөлөхгүй. Дараа нь багш араас нь багш чи өөлж яриад ирвэл төг те. Тайд би өөлөхгүй хичээл заана. За энэ самрын ардаар орчихсан. Ишигээ зурчихна. За аав үсгнээ том аав үсгнээ би энэ хэсгийг авчихъя. За ингэж би та эдтэй 1 2 3 гээд нүүтний 3 дугаар хууль орно. Нүүтний 3 хууль. За нүүтний 1 дугаар хууль нь юу вэ? Эвтэнцүү. Эма. За тэр чинь 2 дугаар хууль шүү. За 1 дугаар хууль нь эвтэнцүүтийг
энэ чи харин физикоос сууж явчихаар хөнөөгүй юу. За 3 дугаар хөлнө. За хүчнүүд нь хоорондоо тэнцвэ байна. За энэ бол нүүтний 3 дугаар хөл. За нэг багш нь өөр хэрэг орё. Манайха хүчүүлжлэхүүд би 50 байна. Хүчүүлжлэхүүд би 50 байна. Энтэй адилхан манайха та хэд ямар нэг хичээл зүтгэл гаргахгүй байх юм бол та хэд бариндаа л байх болно. За хүчүүлжлэхэд бид хэдий ч нэг хүчүүлжлүү тэр бидэд төдий ч нэг хурдгал буюу хурд болж явна. Тийм учраас манайхан та хэд хэдий ч нэг хүч зоригтой хичээж чадна уу? Та хэдийн өмнө бол бүх зам нээлттэй байна. Та хэд бол дэлхийн хүн болох боломжтой байгаа. Тэгэхээр та хэдийн хүчээр зүтгэл бол тийм ээ та хэдийн хүчнээс хамаарах гэдэг нь. Гурав дахь нь бид ямар хүч үйлчлэл тэр хэмжээгээр хүч үйлчлдэг гэж байгаа. Тийм учраас та хэдийн альва юмд сэтгэл зүрхээрээ яг хандараа тэгэх юм бол та хэдийг тийм ээ бурхан шагнадаг үстэй тийм ээ. Тэр хүч гэдэг л. За ингээд бол өнөөдрийн миний физик гэдэг хичээлээ ерөнхий ойлголт тал тийм ээ нүүтний хуулийг дуусгачлаа. Тэгээ би үйлдэлэхгүй гэсэн учраас та хэдийг хэлдэг үгнээсээ ганц 2 үгийг хэлье. Хэлдэг үгнээсээ өмнө эхлээд нэг өөрчлөлт гоох хэрэгтэй баг. Тэг зөндөө загинсан зөндөө нийсэлсэн хонгороо өөчлөрөө ярихлаар чинь амын чи скот ч гэсэн гэж яг шиг байна. Зөндөө даалгавар хийсэн байгаад нийсэлсэн. Зөндөө их загинсан бол өөчлөрөө. За та хэд минь ингээд зүрхэндээ хайр сэтгэлтэй ухаалтай яваарэ гэж би хэлдэг. Тэгээд та хэд минь сэтгэлийн сүлжээ, итгэлийн сүлжээ, хайрын сүлжээ, амьдралын сүлжээ нь дүүрэн байгаа гэж өөрөө яг шин. Бүгдээрээ амжилт, яштай амжилттай өрөө. Оюунлаг сурагчаар саран бэлэг. Баяр хүргэе. Саран бэлэг хонготой нүүр чинь биеийн ячиж. Жага эвгүй орчихлоо болохгүй байна. Хаа. Хэд бох юм. Оо. За. Баяр хүргэе. Мөгч. Спортлог сурагчаар. За минь хэнэг аварч чагараа. За хаана ч яах юм бэ? За баяр. За оюунлаг сурагчаар намын эрдэнэ. Харахгүй. Нэг өртөө сарахгүй шүү дээ. За үрчээ. За ирэх. За тэр зураг авах дараа нь авах юм уу? За спортлог сурагчаар төрөт. Тэрчээ хийчихсэн. За навчгаар. За ирэх. За хамгийн. За авьяаслаг сурагчаар хүслээ. За бас мах тий. За баярлалаа. За баяр. За бүгдээрээ амжилт.
Зя сайн байцгаана уу? Сайн байна уу? За. Зя багангаас дунд анги руу шилжиж орж ирж байгаа хүүхдүүд маань. За хэдэн хүүхэдтэй лээ? 55 хүүхэдтэйсэн тий. За өнөөдөр төгсөж яхад 46 болсон байна. За багшийг нь Лам Дулам гэдэг Монгол Улсын их сургуулийг 2004 8 онд төгссөн. За ингээд 2008 оноос хойш энэ сургуультай багшилж байна. Ингээд та бүхэнтэй энэ жил буюу 2017 онд очиж байгаадаа маш их баяртай байна. За багш нь та бүхэнд математикийн хичээл орно. За тэгэхээр багангтай та бүхэн маань нэмж хасаад энгийн бутгай, ардын бутгай үзэж ороод ирсэн тийм ээ. За 6 дугаар ангийн хамгийн ихний хичээл бүхэл тоон нэмэх хасах үйлдэл. Бүхэл тоон нэмэх хасах үйлдэл. За бүхэл тоон дотроо натурал тоон олонлогийг үзээд үлээ. За натурал тоог ямар тоо гэдгийг мэдэх хүн бэ? Натурал тоо гэж ямар тоо хэлэх вэ? Зөв. За натурал тоо. За харна. Багангтай сурсан байна уу харъя? За. За энэ натурал тоо мөн үү? За тэгвэл энэ натурал тоо мөн үү? Яагаад вэ? Тэгэхээр натурал тоог яг ямар тоог хэлнэ гинэ? Эерэг бүхэл тоонуудыг натурал тооллог гэх юм те. За ямар хөөрх юм бэ? Би таны багш нь мөн үү басаа гаднаас хараад. За. Ямар хөөрхөн залуухан багштай нэг л хараад. Баярын мэнд гүшээ. За баярлаа. Энэ зүйлээ. За би өөрийгөө танилцуулъя. Нам Уянга гэдэг. За Facebook дээр манайх уул гэдэг шүлэг 18 пэйж үз ажилладаг. Уул уулийн мэдчилгээ гэж явдаг. Өнөөдөр би тань дээр болон танай нэг хүүхдэд ирсэн байгаа. За тэгээд таны хитдэх төгсөлт вэ? Анхны төгсөл. Тэгэхээр нэлээд нандин байна. Тийм байна. За тэгвэл хүүхдүүдийн тухай хоёул нэг хальт жоох яриул. Манай хүүхдүүд ер нь бүх хүүхдүүд маань сэргэлэн, цовоо, чадвартай ийм хүүхдүүд байгаа. Анх 6 дугаар ангидаа 55 хүүхд хүлээж авсан бол одоо 46 хүүхдийг төгсөж байна. Маш өндөр хүүхдүүдтэй байна. За би биш бэ. Түр бат гэж хүүхдтэй ирж байгаа. Манай түр за босоод ирээрэй. Hello. Би бүр гэрийнх нь манай турахтыг бамбагаа гэж дурдъя. Айваа монд би бүр ингэ жоохон байхад нь харсан. Тэгээд өнөөдөр авчиг авчлаарэ. Тад мэдчихлээ гэж би чиний ихтэй яваар ирээгүй шүү заа ёо. За багш шишээ зогсож. За хинээс гэж бодож байна. Ямар нэгэн таамаглаж байгаа юм байна уу? Ээжээс нэ биш. Хичээсэж маань. За тэгэхээр түр хотын гэр бүлээс багштаас их талархаж явж байгаа гэж дамжуулж хэлсэн. Тэгээд үргэлж тусалж, дэмжиж маш сайн зөвлөж өгдөг багштай их баярлалаа. Ангийнханд нь бас бүгдэнд нь зөндөө их баярлж байгаа. Та хэд маань бүгдээрээ 10 жилийн нэг анги гэдэг бол хизээч мартагдахгүй, хизээч нэгнийгээ мартахгүй маш нандин хүмүүс байдаг. Мөн 10 жилийн багш гэдэг бол маш чухал хүн байдаг. Тийм болохоор та хэд манаас үргэлж холбоотой, бүгдээрээ сургуулаа амжилттай төгсөөд, ээшээ амжилттай байгаад бүгдээрээ сансан хүссэн сургуультай ороорой гэж манай түр хотын гэр бүлийнхнээс та хэдтэй ерөөсөн шүү заа ёо. За баярлаа. За түр хоттой багштай түүнийг авчи. За хоёул зүнэ. Чи намайг хараад ингэ ч юм аа. Хаахан хараад намайг амч. За ингэсэн шүү. Би чамд ирсэн. За ирсэн гэж. Ирсэн захлыг нь уушаад өгье. За ирсэн байна. Сайн байна уу?
Дарны гэрэлтэй урагшлаж гэртний мангасан хүүгээ. Намайг хувилж төрсөн бидний мах цусны тасархай минь. Зүрх гэж үнэ та? За. Ой яа. Берчидөө. За ингэ. Захан үгүй хорвоогоос мууд нь ядрах үе гэхдээ замчилж заахын ухаан нь хатуудсан бол өршөө. Ургаж цэцэглэх насыг чинь хараад ээж нь, эх чинь, аав нь их нүд баясаж байна. Улам илүү дэлбэлэхээр хайрын бороогоор усалнаа. Ялтамхан хайртай чамаагаа гандаахгүй гэсэндээ ээж нь яхир хатан өгөнд хатсуулга дэмшүү уучлаарай. Ижийнхэн сургаасан үг бүхэн одоо үнтэйг ухаарсан болохоор инээд цалигсан насанд чинь өглөө нь илүүддэг байж магадгүй. Элчин ирээд намайг аваад явахын цагт өрмөн ганцаараа үлдсэн ч ийм л учиртай байж гээд талархаад үлдээсэй гэж их хүсдэг юм аа. Ядарлаа гэдэг үгэндээ ээж нь дандаа харамсдаг. Яаруухан сандруухан хоногудаа үрээсээ хол байхдаа эмзэгэлдэг. Чиний л төлөө гэж зүтгэсэн цаг бүхэн минь над жаргал чамааг л гих амьдрал минь тэр чигээрээ өнгөлөг зөндөө хайртай шүү гэсэн байна. Манай Туратын ээж нь маш мундаг жүжигчин байдаг. Бид нэр мэдэн тийм ээ улсын драм эрдмийн театрын жүжигчин тогтох жаргал гэдэг мундаг хүн байгаа. Манай ихч байгаа. За гэхдээ манай би ингэ бамбуугаа гэж гэдэг юм уучлаарай. Манай Туратад маань болохоор үжигээс хичээсэн. Хичээхэн ханаас нь мэдчилгээ авс ахаас нь явуулсан. Тэгээд дүүдээ бүр маш их хайртай. Миний хамгийн хайртай дүү. Миний дүү хүсэл мөрөөдлийнхаа төлөө үргэлж зоригтой яваарай. Хичин үргэлж ард нь чинийхээ ард чамаагаа үргэлж дэмжих болно. Хязгааргүй хайртай ш үргэлж хаяа дүүгээ загнадаг бол бас уучлаарай. Тэгээд чи миний баг биений минь нэг хэсэг болсон чи чамдаа бүр талархаад ханашгүй. Миний дүү хамгийн ухаалаг доороо манай бамбагч 2 дүүтэй. Тэгээ зөндөө их бахархдаг шүү. Дүүнэрээ их сайн хардаг. Маш мундаг гэж дамжуулж хэлсэн шүү. За ёо. Хайртай шүү гэсэн шүү. За тэрвэр гэсэн санаа тэрвэр. Яа. Ой гайхи. За би шараад. Биш та ээжтэй. Ээжтэй ахтаа. За. Би бүлийнхандаа, ингээд ангийнхандаа, ингээд багштай ингээд бүгдэнд хайртай шүү. Яваад дүүтэн. За баярлалаа. Хайфай. Амжилт. Ийшээ сайгаарай. Хайртай шүү. За тэгэхээр энэ тоог натурал тоог гэх нь үү? Үгүй ахна шүү дээ тий. Тэгэхээр натурал тоог гэж ямар тоог хэлнэ гинэ? Юмсыг тоолж болдог. Тэгэхээр хасах нэг гэж хүн юмыг тоолж болдгоо тий. Тэгэхээр юмсыг тоолж болдог эерэг бүхэл тоонуудыг натурал тоо гэж нэрлэх нь. За. Натурал тооллыг тэгвэл ямар үсгээр тэмдэглэдэг юм болоо? Натурал гэдэг үгний эхний үсэг буюу энэ үсгээр тэмдэглэх нь. За багш нэг хэдэн үг хэлье. За багш та бүхнийг үлгэдэж аваад ер нь бол 7 жил гэсэн байна. Тэгээ энэ хугацаанд бол жаргалтай, хэцүү, гонигтай, хөвгөлтэй ийм дурсамжууд бол маш их байгаа тий. За анх бол би та бүхэнтэй уулзаад зүгээр нэг анги авчлаа гэж бодсон. Тэгээд сүүлд бодох нэ. Ер нь бол уулзрах хэрэгтэй хүмүүс байсан болов уу гэж бодсон. За энэ нь юугаар илэрч байгаа гэхээр би 10 жилийг 10 гэдэг ангиг төгсөжсэн. Тэгэхээр бүлэг ингээд таарсан бас их бэлгшээлтэй таарсан. За хоёрт нь та бүхний ихэнх нь нохоо жилтэй байгаа тий. Тэгэхээр би бол нэг нохоо жилтэй хүнтэй бол юу ивэл гэдэг юм лээ. Тэгэхээр ер нь бол уучрах хэрэгтэй хүмүүс байсан юм байна л гэж ер нь бодсон. За тэгээд ер нь дахиж хэлгээд хожмоо тий 5-10 жилийн дараа уулзгаад хамт олон зүг ийм сэтгэлээрээ нэгддэг ийм хүмүүс байгаасай. Хин нэгнийхээ жаргалтай их гоё цагт нь хамт байхаасаа илүүтэйгээр өнөгтэй хэцүү үед нь хамт байж ийм хамт олон байгаарай гэж хүсэж байна. Тэгээд би гэж явах юм бол зам чин жим болно. Бит гэж явах юм бол жим чин зам болно гэдэг үгийг хэлье та бүхэн. За багш нарын холбооны шилдэг төгсөх шагналаар Ж ижил мөрөн.
За баяр хүргэе. За манай ижлээ маань маш мундаг оюунлаг хүүхэд байгаа тийм ээ. Тэгээ ангийнхантайгаа холбоотой байж шүү заа юу. За. За ой яна. За баярлалаа. За. Багш нарын холбоон Алтан мэлмийн шагналаар гээ чингүн. За багш нь ер нь энэ жилийн хугацаанд шинэ жилээр авсан шагнал бас яг нь авсан хүүхдүүдээс хоцорсон хүүхдүүдийг бас шагнаж байгаа шүү. Бүх хүүхдүүдийг шагнахыг хичээсэн байгаа. За. Тэгэхээр чингүнд маань бас маш олон сайн чанарууд бас байгаа тийм ээ. За. За. За, багшны холбоо Алтан мэлмийн им ад заяа. За, баяр хүргэе. За, манай азаа маань маш гарын урд дүүтэй тийм ээ. Маш нэгт нямба ийм хурц охин байгаа. За. За. За багшны холбоо шилдэг төгсөгч Б Мишель. Тэрийг аваад компьютер дээр яваа. За манай Мишель маань блог энтер бүтэлдэг маш ирээдүйн сэтгүүлч мэтгүүлч болох бай тээ. За. За. За алтан бөмбөрсөг шагналаар Тэмүүлэн. За баяр хүргэе. За манай Тэмүүлэн маань дуудсан цагт яг ирж идэг. За. За. За одоо ингэн энэ доктор байгаа тий. За энэ доктон дээр 10 жилийн дараах өөртөө захиа бичнэ. За өөртөө захиа бичнэ заяа. Тэгээ багштай эргүүлээд хамгийн доор нэрээ бичээд хураалгараа за. 10 жилийн дараа нэг өдөр уулзах байлгүй дээ. Тэр өдөр нь би гаргаж үзүүлсэн заяа. За дээрээс нь байж багш нь бал байхгүй бол энэ дотор багш нь ингээд 5 хүн ингээд хөвгүүд нь цэгэр өнгөтэй, октод нь ягаан өнгөтэй ийм бэлэг үлдсэн байгаа. Энэ балыг аваад бичиж болсон заяа. За энэ болохоор төхөрийн оосор нэрний чи ихний үсэг байх хэрэгтэй шүү за. За ингээ багш нь нэрээ дутчих. Ганц шиг аваад за. Баяр хүргэе. За. За багшаа бэлг шүү. Тийштэй 2 3 хүүхэдтэй болчихсон. Энэ их олон медальтай өмдөж байгаа. Алдсаад шүү дээ. Ja. Ja.
Халбаараа хаацсан байна нэ. Улаан тооцоо зүгтсэн. Уц. Хаашаа. Цэцэндээ цааш нь 10 жилийн дараах өөртөө тавьж чадхаа. 10 жилийн дараа би гаргаж өгөөд. Олон уралдаан тэмцээн төрүүлж, байрлуулж, шруулынхаа нэр төрийг гаргаж ирсэн. Шруулын захиргаанаас за цолмон химийн олимпиад, математикийн тэнгэрүү олимпиад гэх мэт олимпиад орж ирсэн. Ийм учраас шруулын захиргаанаас шилдэг төгсөгч. За. За. За ингээд багштаа хамгаа сайртай багштаа бидний хүүхдийг өдийг хүртэл өнөөдөр энэ сайхан баяртай сайхан өдрийг хүртэл хөтлөөд дагуулад санаа тавиад ингээд ийм том хөрхөн охтууд хөрхөн хөвгүүд болгоод амьдралын замд нуудаж байгаа багштаа маш их баярлалаа. Ингээд эцэгчүүдийн зүгээс бичүүхэн одоо сэтгэлийн баярлалаа. За. Энд за. За баярлалаа. За би зөвхөн эцэгчүүд ороод наашаа орцооч байгаа. Эхний хийш. За зэрүүлж авсан. Тэти мэдээд авсан. Ааха за. За тэгээ за. За задлж үзнэ хүмүүс. За. Шот задлна л гэж шүү дээ. Тийм. За. Гата нэг хүмүүс авах юм шүү. Юу ч юм. Аяг тий. За баярлаа. Цагаан сараар очиж хийж өгнөө. Цай хийж өгнөө. За. Вау, их айраг нэг. Вау. За. Ийм гоё аягтай болсон гэдэг. Зорчгор айр. Баярлалаа. Энэ болохоор нэг ангитай офс дээр хэрэгэлдэг. Оо за. Ямар гоё юм те. Вау. Хахтай юм те. За одоо ингэж явж байгаа нь нөгөө ногооныгоо халаад энэ өөрөө за. За баярлалаа. Стоо юм байна. За энэ өөрөө чаяа. За. Арай жижиг юм те. Тийм ээ.
Нэгээр уухад л болно. Хөөх юм. За маш их баярлалаа эцэгчүүдээ. Ирмээр байгаа шүү. Тийм та нар шаараар баярлж байна. Зүгээр ирээдүйг юу ч хийх байх юм зүгээр та нарыг хараад байгаа юм аа. Гоё юм аа. Миний хувьд 2017 онд ангид авч явжсэн 6 дугаар ангиас нь анх 55 сурагчтай байлаа. Одоо 46 сурагчтай хичээл хэмжээлээ дуусгаж байна. За манай анги хамт олон маш олон сургалтын болон авиас спортын маш олон тийм тэргүүний сурагч олонтой. Тэд ингээд хүн зүрээс судалдаг. За хятадын болон солонгос за дотооддоо тэтгэлэг авч судалж байгаа 10 гаруй сурагч байж байна. Тэгээд хэл бичгийн оноогоор 800-аар шалгагдсан 2 хүүхэд байна. За ер нь бусад ангитай харьцуулахад амжилт чанар бол өндөртэй байдаг. Жил бүрэл ажиллаж байсан. За манай хүүхдийн хувьд ерөнхийдөө төлөвшөлт маш сайтай. Их чамбаа чадвартай хүүхэд олонтой. Тэгээ энэ ангийг дааж авсан дагаар маш баяртай байна. Хүүхдүүдтэй ингээд цаашдынх нь стигэр биш шалгалт болон амьдралын зам хамгийн сайн санаанд хүсэгрээ мөн эцэгчүүдтэй бас талхаж байгаа илэрхийлж байна. Манай эцэгчүүдийн хувьд бол маш өгсөн үр дагавар болсон үүрэг оролцоотой биелүүлдэг ийм сэтгэлтэй эцэгчүүд байж байгаа. Ямар нэгэн асуудал гарахгүйгээр аливаа ажлыг зохион байгуулдаг юм болж байгаа. Тэгээд эцэгчүүдээ баярлаж талархаж байгаа хэлээ. Гоё юм. Би залгуураас шилжиж ирсэн. Тэгээд 5 жил сурч байхад гоё. Сэтгэлдээ манай анги хамт юм агуу нэг сэтгэл. Тэгээд амар хөөрхөстэй тэгээд би бол нэгдүгээр ангиас бүр ингэж байсан. Тийм болохоор амар гоё юм. Манай ингээ бүгд бол амар хөөрхөс сэтгэлтэй бүр тийм өдрөд бүгд амар хөөрхөс сэтгэлтэй тэгээд даанчгүй ганц муухай юм нөхдөд хаяа явуулаад тоглож байгаа тийм ба. Өөрөөсөө компьютер дээр лам мандахлаа явуулчихсан. Тэгээд зөндөө их дурсамжтайсан одоо ингээл тэгэл их дурсамжтай гэх юм бол тэгэл ингээл зугаалганд явж байгаа нь ингээл амар гоё байдаг. Тэгэл хайртай шүү бүгдэнд нь багштаас хайртай шүү ингээд зөндөө их ингээд аялуулдагт баярлаа. За юу юм? Ой, нэрээ ямар тийм юу ч болж бодогдож байгаа юм. Анги амтуулах гэсэн. Юу яа ямар ч байсан гоё наа. Хатар хойл хийлээ. Яг ингэж шууд хийлээ юм гээд. Би ингээд нэг хаяа шууд санаанд орж байгаа юм байна. Гэтэ ингээд 12 хүртлээр би ингээд ангийнхантайгаа ер нь баг бүр амар сайн ингээд нийлдэгсэн гоё. Би ингээд сүүлийн жил арай ингээд татна болоод ингээд гоё байж байгаа амар баяртай байгаа. Тэгээд ингээд сүүлийн өдөр гэхээр ингээд дахиад энэ хүмүүс ингээд нэг амар өдөр болгон хараад өдөр болгон ингээд нэг ингээд зурх гэхээр амар сонир байна. Амар сонирхолтой. Тэгээд бас ингээд дангаараа яг сүүлийн удаа ч гэсэн ингээд явж байгаа нь айгүй гоё байна. Тэгээд сүүлийн жил би ч гэсэн ер нь нэлээд жоохон өөрийгөө ингээд олж нээсэн гэх юм уу. Ангийнхантайгаа илүү яриад дотн болсон гэж бодож байна. Тэгээд айгүй гоё. Өнөөдөр амар сонирхолтой өдөр байна. Тэгээд
бид нар нөө нэг анх удаа төгсөж байгаа. Ерөнхийдөө 9-5 өдөр тэг яг гоё төгсөлтийн баяр ерөөсөө хийж үзээгүй. Тэгээд төгсөлтийн баяраа айгүй гоё хийж. Тэгээд бас дээрэс нь хамгийн сүүлийн хичээл өнөөдөр орсон. Тэгээд 6 дугаар ангиас орсон хамгийн анх аавсаг заасан багш маань гээд өдөрөө ингээд сэтгэл гаргаад биднэрт хичээл орсон. Тэгээд айгүй дурсамжтай байлаа. Зүйлийн юмшин тэгээд хамгийн сүүлийн хичээл болоод сүрмөөсөө жоохон нэгтэй гэсэн. Баяртай наа. Багшнаас зөндөө хайртай шүү. За өнөөдрөөс бол угаасаа үнэхээр гоё байсан. Би өнөөдрөөс жоохон ирээ жоохон уйлцсан. Тэгээд яг өндөө надад яг ингээд амар хамгийн сүүлийн дуул зурсан ганцхан багшсан данч нөгөө би тэр мөнх тэр ихтэй би амар ингээд уулзмар байсан ч гэсэн явцсан. Тэгээд тэр их шиг амар санаж байгаа. Тэгээд сүүлийн хичээл гэсэндээ амар тийм хамгийн уур зумар суугаад жоох идэхтэй байгааг амар хичээсэн. Тэгээд сүүлийн өндөө ангидаа сууж байгаа гэсэн шиг бас санаасаа л сэтгэл жоохон хөндүүртэй нэг тийм л байсан. Гоёсан. Том бодох юм болов? Бодож байгаа хэлэх юм болов? Бодож байгаа хэлсэн ч шууд байсан ч өнөөдрийн дурсамжуудыг ярьсан ч болно шүү дээ. Өнөөдөр бол гоё нөө. Тэгээд ингээд зөндөө юм бэлдэж үзсэн эцэгчүүдээ амар баярлаа. Тэгээд ингээд орой болохоо оройтож моритал ингээд студ юм хийгээд тушаад үзээдээс энэ мэдж байгаа болохоор ингээд амар баяртай бас баярлж байна. Тэгээд ингээд дурсамж гэхээр бүр ингээд нэгдүгээр ингээс хойш байсан болохоор амар их байна. Амар их байна. Гэсэн дурсамж энэ төр бол зөндөө байгаа. Тэгээд нэгийг хэлэх юм бол нэгийг цохож хэлэхээр хэцүү маа. Нэг толгомжчлаа. Тэг яг ингээд амар 12 жил хамт нэг ингээд байсан юм яг сүүлийн хэдэн жилүүдэд нь ингээд ямар гоё хүн байсныг ингээд анзаараад тэсэндээ амар харамссан. Тэг ингээд юусоо өмнө нь ингээд нийлдэггүй ч гэх юм уу ингээд юм ярьж үзээгүй хүмүүс ингээд амар гоё байсан болохоор тэр нь жоохон харамсмаар ч гэсэн тэг ингээд бүгдээ ингээд амар хамт бүтэн гоё байсан даа гэж баяртай. Байж байгаа. Үгүй. Одоо миний зүсэж Тэн хамгийн мөнгөн гоо. Нэгээс хамгийн авьяастай. Тэгээд аниг чинь нэг зөндөө авьяас төгтөд байгаа тийм бүгдээрээ л амар мундаг бүгд амар өөр юмнуудаар өөрөөр хэлбэл таны найзуудтай хайртай шүү. Намайг алхастай байгаа. Тэгээ би ингээд ер нь хамт бүтээсэн дурсамжуудаа ингээд буцаахгүй юу. Тэгээсэн чи ингээд 10 11 дугаар ингээд манай ангийнхаа ингээд юу волейбол саксны тэмцээнд амар гоё оролцож яхад амар гоё дэмждэг байсан ангиараа. Тэг ингээд амар нийтээрээ ингээд дэмжээд ингээд хөөрөөд амар гоё гэсэн. Тэр хэсэг амар гоё тод. Тэгж орж ирсэн. Би яг ингээд аялал маяллаар ч юм уу янз бүрийн юмд явж байхад яг автобусаар явах үед нь бүр хамгийн дуртай заяа. Ингээд яг одоо ингээд автобусанд явж байгаа шүү дээ. Яг энэ үед зүгээр ингээд байх амар гоё гэдэг. Би дахиад ингээд баймаар байна. Өөр их хүн өөр дурсан ч юм байна. Очгүй. Баярлалаа.
Баярлаа. Йоо, цаастаа юу юм бэ? Тийм. Өглөө 9-д 8 гэж байна. Тэгээ 8 гэж ирээд юм ингэж байж байгаа төсөөс дээр үлээс хамлээ. Ингээд явуулсан сонголт явуулсан. Үлээс сонголтоос хамгаалж байгаа үлээс хамгаалаад тэгээд 12-ийн үед анги руугаа ороод тэгээд 2 хүртэл биш ээ. Хэдийн үед орлоо 11-ээс 12 үед хаа тусам хичээлүүд ороод үйлс муулаад сормос салаад тэгээд дахиад шинэ сормос нагаад тэгж байж байгаа л хэлээ. Одоо ингээд тусам хичээлд гоё болж байгаа лөө. Сэтгэл хөдлөлт юм байна. Сайхан байна. За баярлалаа. Анги дээр хамгийн түрүүнд айлуулах очих гол хамгийн сүүлүүд анги дээр ирж байгаа юм чинь өглөө бараг 6 өнгөрөөж 6:50 40 гэж суулт ирсэн. Тэгээд ороод ирсэн чинь ганцхан охинтой тэгээд хоёулах нэлээд хурдан яаж байгаа л. Тэгээд өглөө чинь тэгэл халуунд бөөнрөө гадаа зогсож байгаа л. Тэгээд тэр үед ч нэх юм бодлоогүй. Тэгэл яг дурсамж чичил орох үед л сэтгэл амар хөдөлсөн дөө. Багш нар. Сая энэ жил явууланд бол тэр туг залдаг тэгэл би ч өөрөө шилдэг сурагч авсан болохоор яг тайз мессенээр гарах үед л гоё л эс. Бод. Зөх удаан бодож болох. Яваад шүү дээ. Шууд яваад гэсэн байна шүү дээ. За ах зогсооч. Тэгээд би бодож байгаа билээс үед яг ага өөр асуулт асууж. Арай. Чи юу хариулсан? Би тэгээ сэтгэлээ нэг хэлэхгүй. Чист. Тэр сайхан ирүүл сэтгэлээ нэг ярьж. Бэр нь юу болсныг санахгүй л да тэр. За өөр асуу. За өөр юм. 12 жил. За энэ одоо сургуулийн шалгалтууд байдаг шүү дээ. Шалгалтууд ер нь ямар хувь вэ? 12 яг улсын уу? Тий, шалгалтаа өгсөн юм уу? Хэцүү эс. Энэ өөр бэлдээгүй ч юм. Харин тэгээ хуулаад айдгүй гарсан. Ер нь бол бэлдэж өгсөн шүү дээ. Ер нь бол тусалсан юм лээ. Би. Чи юу гэж ирсэн? Манай найз ер нь бол нэг байнга нэг унчаад идэв. Шот матн дээр гарч байхдаа өртөл унаа. Ер нь хөл муутай. Би 100-аас 300 байв. За өөр юу н тэгэл дурсамж бол тийм ээ. Шууд ирээл бийц хас гэж байгаа. Дөнгөж сая бол би найзтай бол гиз үдэ бийц чаал ирчих. Тэгээд нүү найз бодчихлоо. Одоо өрөө хайгаал явж байна. Тэгэл сайхан сэрэг өрөө хайгаа. Дүүрчч. Одоо бид хоёр хоёулахнаас нэг өрөө. Тэгээ садаа нэг болгоо ярьчих юм уу? Манай садаач их зүгтэй байд. Шинэ зүг байхгүй. Нэгдүгээр ангийн хичээл дахиад авсандаа тэгж ер нь багш нарын гараад байна. Бид нар зөв ангийнхаа багш төрөл амьд байсан. Тэгээд ер нь яаж ч утсан маа ангийн багш шиг хаад барыг нэг амжилтгаж гарч ирэх байх. Ер нь амар ангийн багш амар харт. Өөр тань юу? Би багш шиг гэсэн лам багш. Сэтгэлтэй нэг хэцүү хийдэг байсан. Би юу? Аяа. Ара нэгийг халаад байна. Ууса угийг яг ийм. Ууса алахгүй болохгүй яг ийм бид төндөө. Алахгүй л өтөртэй гэх.
Сургуулийн тэмцээнд сагсаад тэгэл хүрэл авсан ш. Тэр ер нь азтай байсан дөө. Мангар азтай 100 суглаад тэгэл муу агуудтай таараад хожиж усараад Монголын дээр нэг муу агтай таараад. Энэ амар дараахан тэнэг муу ага хожоод тэгэл нөгөө сүүлд нь хүрлээ авахаар усныгоо дараа сайн хоёр багт очоод тэгэл дууссан юм дөө. Ер нь азтай байсан юм уу? Дараач. Айгүй. Ядаатай тий. Төгсөөс өмнө бас нэг манайх ер нь ямар ч спортоор амар яндаатай зан сугалчтай юм аа. Манай ер нь багийн ахлагч амар тийм астан гарт. Гэхдээ энэ өөрөө сууж. Тийм үү. Сэргэлэн гэл. Готовээс тийм. Наашроо ярав. Энэ бол манай анги барах. Энэ манай ангийн хамгийн спортлог бокс. Дүүлийн аврах зэрэг спортыг аврах. За хөрөх яриад хөрж байна. Яриад байна. Манай ангийн ер нь бол боксоор ер нь бол болсон авраг авчихсан. Ямар л өсвөрийн авраг. Тууба. Бишээ Үеэго. Оргэлба. Оргэлба. Гүйсэ бомбагаа штэ. Бамбуу гавлуу. Тэгэл зөндөө штэ. За тэг хамгийн гоё. Тэгэл жилийн сургуулийн аваргууд гээ. Хүн дээр. Тэгээ 107 орохоор тэгэл уулзаж тэгээ сургуулийн 9 сарын 1 тэгэл төгсөлт гэдэг. Тэгэл одоо ингээ бүх юмсэн төгсчлөө шээ. Сүүлийн аялал гоё л. Өөр тийм гоё дурсамжтай. Яг ингээ хуваагдагдаад юм ангиараа нийтээ гэсэн юм бол нэг байхгүй. Яг хуваагдаад ингээл ангийнхантайгаа хятад явсан. Тэгэл хамт ингээл зөндөө явсаатай. Хаашаа явсан бэ? Хятад. Хятад надад яаж? Танжаа хот руу ингээл семестр ээлжлээл 1-2 сартай ингээл ээлжлээл буцаал. Тэгээд явж ийсэн. Гэтэ бөөндөө явж чадаагүй жаагаас хаганастай. Бүгдээр л явсан бол их гоё гэлээ. Яг одоогийн шиг хятад руу. Гэтээс талаар яг хуваагдал байсан шүү дээ. Тал Монгол гэсэн. Тэгэхэд бас анги бас хоосрол эргүүлсэн шүү дээ. Анги Өвөл нөгөө хичээлийн цагаар явчихсан юм уу тий? Тий, яг хичээлийн дундуур тий. Хичээлийн дундуур явсан л. Одоо тухайн хэдэн хүүхэд явах вэ? Манай ангиас бол баг 70% нь явсан. Аах уу? Эхлээд 50% нь яваад ардаас нь 10% нь яваад тэгэл ингээд дунд нь солигдоод дахиж ирж мийгээд тэгээ сар ээлжилж игээд тэгээ баг 60-70% нээгээд чинь байсан. Наач усан орж байгаа хөөе. Наач энэ гэр хоёрт хүмүүс усан орж байгаа.